Өмнөх видео хичээлээр та бүхэнд мэдрэлийн эсийн бүтэц, харагдах байдал болон үндсэн үүргийн талаар товч ойлголт өгсөн билээ. Мэдрэлийн эс нь дентритүүдээр өдөөгддөг ба бид дараагийн хичээлүүдээр энэ нь чухам юу гэсэн үг болохыг мөн импульс, мэдээлэл, дохионууд хэрхэн дамждгийг үзэх болно. Хэрвээ олон дентритүүд олон янзын өдөөгчөөр өдөөгдвөл тодорхой хэмжээнд хүртэл нэгтгэгдснийхаа дараа ямар нэг үүлийн потенциалыг бий болгож энэхүү бий болсон дохио нь аксоноор дамжин өөр мэдрэлийн эсэд эсвэл булчинд хүрнэ. Чухам алинд хүрэх нь эдгээр аксоны төгсгөлүүд нь өөр нэг мэдрэлийн эсийн дентриттэй холбогдож байна уу эсвэл булчингийн эстэй холбогдож байна уу гэдгээс шалтгаална. Гэхдээ энэ хичээлээр би дохио гэж чухам юу болох буюу мэдрэлийн эс энэхүү мэдээллийг аксоноор яг хэрхэн дамжуулдаг болохыг тайлбарлах үндсэн мэдээллийг өгөх болно. Өөрөөр хэлбэл дохио дентритээс аксон хүртэлх замыг хэрхэн туулдгийг тайлбарлана. Би энэ талаар ярьж эхлэхийн өмнө та бүхэн ерөнхий ойлголт авсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүчтэлийн потенциал мэдрэлийн эсийн мембранаар хэрхэн тархдаг тухай суур ойлголттой болсон байх хэрэгтэй. Ер нь бол бүх эсүүдэд хүчтэлийн потенциалын ялгаа гэж бий. Гэхдээ энэ нь мэдрэлийн эсийн тухай болон түүний дохио дамжуулах чадварын тухай ярих үед тун чухал хамааралтай зүйл болж хувирдаг билээ. Цөмөөрөө мэдрэлийн эсийг бүр томруулан харъя. Гэхдээ мэдрэлийн эсийнхээ аль ч хамаагүй хэсгийн миелийн бүрхүүлээр бүрхэгдээгүй эсхийг томруулж үзье. Би тухайлбал мембраныг та бүхэнд томруулж харуулъя. За энэ хэсгийг мэдрэлийн эсийн мембран байна гэж үзье. За яг ингээд энэ бол мембран. Энэ бол мэдрэлийн эсийн гадна тал байна. Харин энэ бол дотор тал нь. Эргэн тойронд калий болон натрий ионууд агуулгадана. За би натрийг ингээд зурчихъя. Натрийг нь дугуй хэлбэртэй зуръя. Ингээд натрийн эрэг цэнэгтэй ионууд нь нэмэх нэг цэнэгтэй гэж үзье. Харин калий нь би тэднийг жижигхэн гурванжангаар төлөөлүүлээд зурлаа. За үүнийг калий гэж үзье. Химийн тэмдэг нь К. Тэгээд эдгээр нь ч бас эрэг цэнэгтэй. За ингээд л эргэн тойронд нь байж байна гэж бодъё. Эсийн гадна ч бас дотор нь ч бас байна гэж үзье. Тэгээд бас бүгдээрээ эрэг цэнэгтэй. Зарим натрийн ион гадна, зарим нь дотор нь байна. Гэхдээ эсийн мембраны гадна талд нь дотор байгаагаас арай илүү олон эрэг цэнэгтэй байсан байна. Тэгэхээр энд хүчтийн ялгаа үүсч хэрвээ энд мембран байгаагүй бол сөрөг цэнэгүүд эсээс зүхтан гарахыг эсвэл эрэг цэнэгүүдтэй ионууд эсэд орж ирэхийг тэмүүлэх болно. Ер нь яагаад мембраны гадна талд эрэг цэнэгтэй ион илүү их байгаа талаар бид одоо ярих гэж байна. Тэгэхээр эн чинь электрон хүчлийн градиент гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ тал нь нөгөө талаас эрэг цэнэгээр бага бол энд байгаа эрэг цэнэг арай бага эрэг цэнэгтэй тал руугаа нүүхийг эрмэлзэх болно. Өөрөөр хэлбэл бусад олон эрэг цэнэгээс зүхтна гэсэн үг л дээ. Учир нь бусад эрэг цэнэгээрээ түлхэгдээд байгаа хэрэг шүү дээ. Мөн үүнтэй адилаар хэрвээ энд надад сөрөг цэнэг байна гэж үзвэл бас л нөгөө талдаа гарахыг л хүснэ. Эрэг цэнэгтэй ч ялгаагүй энд байснаас тэнд байхыг илүүд үзэх байх л та. Гэхдээ асуудлын гол нь яаж гэдэгт л байгаа юм. Учир нь зөнгөөр нь орхичвол цэнэгүүд нь сарнаад л алга болцохоор энэ хүчлийн градиент үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ тогтолцоонд бид ямар нэг аргаар энерги оруулж гадна талд нь дотор талаас илүү их эрэг цэнэгтэй болох нөхцөлийг үүсгэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаа нь натрий, калий шахуургын тусламжтай явагддаг байна. За тэгэхээр би ерөнхийд нь төлөөлүүлэн зуръя. Энэ нь мэдээж уургийн жинхэнэ хэлбэр дүрс биш л дээ. Гэхдээ энэ зураг нь шахуурга хэрхэн ажилладаг талаар ерөнхий төсөөллийг та бүхэнд өгөх юм. За би уургийн энэ хэсгийг ингээд л зурчихъя. Ер нь бол нэг иймэрхүү харагдаг байж магадгүй. Та бүхэн удахгүй би яагаад ингэж зурсныг ойлгох болно. За тэгэхээр уурга буюу энзимийн тэр тал нь ингээд бас нөгөө талыг нь зурчихъя. За нэг иймэрхүү юм боллоо. Мэдээж жинхэнэ уурга ингэж харагдахгүй л дээ. Би та нарт өмнө нь уургийг үзүүлсэнийг та бүхэн санаж байгаа бах. Ер нь бол уураг чинь их олон юмнаас бүрдсэн комплекс бүтцтэй шүү дээ.
Уургийн олон хэсэг нь өөр зүйлтэй холбогддог ба тэд ингэж уургатай холбогдохоор хэлбэрээ өөрчилдөг. Гэхдээ би энд маш хэлбэрхэн диаграм зураад та нарт үзүүлэх гээд байгаа зүйл маань бол натрий калий шахуургын идэвхгүй байх үеийн юм. Энэ нөхцөлд юу болдог вэ гэхээр иймэрхүү аятайхан газраар натрий маань холбогддог байна. Тэгэхээр энэ нөхцөлд натрийн уурга буюу энзимийн энэ байрлалуудад холбогддог гэсэн үг. Гэхдээ зөвхөн натрий холбогддог байсан бол системд ямар ч энерги нэвтрэхгүй, юу ч болохгүй байх байсан. Энэ хിവэрэл байгаад байх байсан. Уурга бол үнэн хэрэгтээ их хачин харагдаж байсан бах. Жинхнээсээ бол уурга ийм том уургийн үүл мэт харагдаж харин натрийн энэ тэнд нь холбогдсон байх байлаа. Магадгүй уургийн дотор нь зарим нь орох байсан байх. Гэхдээ л инглигээд өөрөөр хэлбэл натрийн уургийн энэ талтай холбогдлоо гэд юу ч өөрчлөгдөхгүй. Ямар нэг юм болохын тулд үүнээс ямар нэг зүйл шахан гаргахын тулд АТФ-гийн энергийг ашигладаг байна. Бид өмнө нь эсийн амьсгалын талаар олон видео хичээл үзэж байхад би та бүхэнд АТФ гэдэг бол эс доторх энерги зөөгч молекул юм гэж хэлж байсан да. Тэгвэл одоо энэ АТФ хэрэглэх сайхан боломж гараад ирлээ. АТФ гэдэг маань аденозин трифосфат гэсэн утгатай. Энэ нь энзимийн хаанч байрлаж болох бөгөөд энэ диаграм зураг дээр энэ энзимийн яг энд нь байрласан байгаагаар нь зуръя. Жаахан өөр өнгөөр зуръя. За тэгэхээр энэ энзим маань бол АТФазын нэг төрөл байсан гэж үзье. АТФазаа гэхээр АТФ-гээс фосфатын бүлгийг салгадаг энзим юм. Ингэж фосфат бүлгийг салгасан тохиолдолд хэлбэр нь өөрчлөгддөг байна. За тэгэхээр цааш нь ярихын тулд яг үе шатууд маань юу байсныг эргэн саная. Тэгэхээр нэгдүгээр шатанд бидэнд натрий ионууд байсан. Ингээд одоо хэд байсныг нь бичээд өгье. За энэ бол яг жинхэнэ өгөгдөл шүү. За бидэнд 3 натрийн ион мэдрэлийн эсийн дотор байсан байна. Эдгээр нь эсийн мембраныг нэвтлэн байрласан шахуурга уургатай холбогдсон байна. Харин 2 дугаар үе шатанд бол бидэнд АТФ байсан. Энэ маань АДФ болон фосфорын хүчний үлдэгдэл болон уурга дотор задарсан. Ингэснээр уургийн хэлбэр нь өөрчлөгдсөн байна. Түүгээс зогсохгүй энэ нь шахуургын хэлбэрийг өөрчлөх энергийг бий болгосон байна. За энэ бол шахуурга өмнө нь ямар байсныг зурсан байгаа бол би энэ шахуурга АТФ-гийн задралын дараа ямар болсныг зураадах юм. За би энд зурах цай гаргалаа. Би дараах шахуургыг энд зурна. Харин өмнө нь ямар байсан нь энд байна. Тэгэхээр АТФ дэх фосфорын хүчлийн үлдэгдэл салсны дараа шахуурга маань иймэрхүү харагдаж мэдэх юм. Энэ нь өмнөх шигээ хэлбэртэй байхаа болоод өөр тал руугаа нээгдсэн байралтай болж болох юм. За тэгэхээр нэг иймэрхүү болж байна. Тэгэхдээ бас л нөгөө фосфатын үлдэгдлээ зөөжл байгаа. Энэ нь эерэг цэрэгтэй. Ийшээгээ хараад нээгдсэн хэлбэртэй. Энэ тал нь одоо нэг иймэрхүү харагдаж байна. Фосфатууд нь гадна тал руугаа гарсан байна. Гадна тал руу шахагдан гарсан гэсэн үг. Гэхдээ энэ бүх үйл явцад энерги хэрэгтэй учир нь анхны градиентийн эсрэг болж байгаа үйлдэл шүү дээ. Тэгэхээр эерэг цэнэгүүдийг аваад бүр илүү их эерэг цэнэгтэй орчин руу шахан гаргаж байна. Угаасаа натрийн их байгаа орчин руу натрийг нэмэн оруулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ үйл явц нь цэнэгийн градиентийн эсрэг буюу натрийн градиентийн эсрэг явж байна гэсэн үг. Гэхдээ одоо минийхэр бол энэ нь 3 дугаар үе шат бөгөөд натрийн эсийн гадна талд гарсан байна. Гэхдээ энэ уургийн хэлбэр алдагдчихаар натрийтай дахин холбогдоход тохиромжгүй болсон байна. Энэ хэсгийн ч бас арай өөр болсон байна. Ийм АТФ-гээсээ болоод уургийн хэлбэр ингээд өөрчлөгдчихөөр натрийтай холбогдоход тохиромжгүй хэлбэртэй болчихлоо. Тэгэхээр 3 дугаар үе шатанд натрийн ионууд уургаас салж эерэг цэнэгтэй натрийн 3 ион гадна талд нь гарсан гэсэн үг. За ийм болсны дараа энэ бүх эерэг цэнэгтэй ионууд энэ гадна талд нь байна. Мэдээж энэ олон эерэг цэнэгтэй ионууд хоорондоо түлхэлцэн. Тэгээд бүр эс рүү орохыг тэмүүлэх болно. Учир нь эс доторх эерэг цэнэг арай бага болчихсон шүү дээ. Тэгээд энэ гадна талд байгаа эерэг цэнэгтэй калий ионууд уургийн энэ талтай холбогдно. Уурга маань ийм хэлбэртэй буюу идэвхжсэн хэлбэртэй болчихсон байгаа шүү дээ. За ингээд 4 дугаар шат болж байх шиг байна. Эндээс эерэг цэнэгтэй 2 натрийн ион энэ өөрчлөгдсөн буюу идэвхжсэн шахуургад холбогдсон байна. Эсвэл нээлттэй шахуургач гэж хэлж болох юм.
За тэгээд натрийн эрэг цэнэгтэй ионууд энд ирж холбогдохоор уургийн хэлбэрийг буцаан энэ хэлбэр рүү нь шилжүүлж хуучин шигэ нөгөө тийшээгээ нээгдсэн хэлбэртэй болгоно. За ингээд буцаад хуучин хэлбэртэй ороход өмнө нь энд байсан ионууд бол байхгүй байгаа шүү дээ. За ингээд буцаад хуучин хэлбэртэй ороход өмнө нь энд байсан ионууд бол байхгүй байгаа шүү дээ. Гэхдээ энэ талд нь энэ хоёр ион маань байж байгаа. Гэхдээ үүний ширхэг нь бас ширхэг гэж шууд хэлж арай болохгүй юм аа. Ер нь бол нөгөө том уургийн маань нэгэн хэсэг нь шүү дээ. Тэгэхээр энэ хоёр натрийн ионууд маань эндээ сайн холбогдоод байж чадахгүй, эсийн дотор тал руу чөлөөлөгдөн орно. Харин 5 дугаар үе шатанд шахуурга маань өөрөө хэлбэрээ өөрчилж анх байсан хэлбэртээ эргэн ордог байна. Ингээд анх байсан хэлбэртээ орохоор нөгөө хоёр натрийн ион эсийн дотор тал руу ороод ирлээ. Ингээд би дараагийн видео хичээлээр эдгээр натрийн ион эсэд ямар хэрэгцээтэй болох талаар дэлгэрэнгүй ярих болно. Магадгүй та потенциалын ялгаатай болохын тулд яагаад зөвхөн гадагшин шахаад байж болдгүй юм бэ гэж асуух байх л та. Гэхдээ бидэнд натрийн ионууд ямар хэрэгтэй байдгийг бид удахгүй үзнэ. Тэгэхээр энэ болоод өнгөрсөн бүх үйл явдлын эцсийн үр дүнд юу байж болох вэ? Ер нь бол бид эсийн гадна талд олон тооны натрийн ионтой, харин дотор талд олон тооны калий ионтой болчихсон байгаа. Гэхдээ би өмнө нь эсийн дотор талын эрэг цэнэг нь гадна талаасаа бага гэж хэлж байсан. Гол нь хоёулаа нэмэх цэнэгтэй. Гол натрийн уу эсвэл калий их байна уу хамаагүй тоонд нь анхаарал хандуулах хэрэгтэй. Би та бүхэнд АТФ хэрэглэгдэх тоолонд бид гадагшаага натрийн 3 эрэг цэнэгтэй ион хөөж гаргаж харин дотгошоогоо 2хан калийн эрэг цэнэгтэй ион оруулж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тийм биз дээ. 3 натрийг гаргаад 2 калий авсан. Эдгээр нь тус бүр нэмэх 1 цэнэгтэй. Тэгэхээр шахуурга ажиллах тоолонд бид гадна талдаа нэмэх 1 цэнийг нэмээд байна. Тийм үү? Гаднаа 3 дотроо 2. Бид 1 цэнийг зөрөөтэйгээр гадна талд нэмэх 1 цэнийг нэмж байна. Ингэхлээр бид эсийн гадна талыг доторхтой нь харьцуулбал арай илүү эрэг цэнэгтэй болгож байна. Энэ нь потенциалын ялгааг үүсгэдэг. Хэрвээ та бүхэн үнэхээр цахилгаан хүчлэлийн ялгааг хэмждэг багаж болох вольтметрээр энэ цэг ба энэ цэг хоёрын хооронд ялгааг нь хэмжээд үзвэл ялангуяа яг энэ хоёрын хооронд хэмжээд үзвэл хүчтлийн ялгавар нь хасах 70 мВ болох юм. Үүнийг мэдрэлийн эсийн 50-ны үеийн хүчтлийн ялгаа гэдэг. За энэхүү видео хичээлээр та бүхэнд эс АТФ-г буюу энергийг ашиглан мембраныхаа хоёр талд хүчтлийн ялгавар үүсгэн барьж чаддаг ба эсийн гадна талд эсийн дотор талаас арай их нэмэх цэнэгтэй байдаг тухай суур ойлголтыг өгсөн гэж бодож байна. Үүний хэрэгтэй эсийн дотор тал нь гадна талаас хасах цэнэг илүү байдаг байх нь. Тэгэхээр энэ нь боломжтой бол эрэг цэнэг нь дотгошоо орохоор сөрөг цэнэг нь бол гадагш гарахаар тэмүүлж байдаг гэсэн үг. Тэгэхээр төгсгөлд нэг асуулт байна. Хэрвээ бид гадагшаа эрэг цэнэгээ алдаад л байх юм бол хүчтлийн ялгаа нь үнэхээр их сөрөг болно. Өөрөөр хэлбэл эсийн дотоодод гадна талаас хит илүү сөрөг цэнэгийн ялгаатай болох ёстой байтал яагаад хасах 70 мВ хүрээд тогтворчж байгаа юм бэ гэж асуух байх л та. Энэ асуултад бүрэн хариулт өгөхийн тулд бид дараагийн видео хичээлүүдээр бид илүү дэлгэрэнгүй тайлбарлана. Гэхдээ нээлттэй үедээ натрийг нэвтрүүлдэг, мөн калийг нэвтрүүлдэг өөр нэг сувг уурга байдаг гэдгийг санаарай. Би энд хаалттай үеийг нь зурлаа. Дараагийн видео хичээлээр энэ нэгдэхээр юу болдгийг бид ярих болно. Гэхдээ хаалттай байрлалд байхдаа тэд бас л бага зэрэг нэвчүүлэх чанартай байдаг. Ингээд энд калийн концентрац нь хит ихэдвэл гэдэг нь хасах 70 мВ-ийн босох хүртэл эсвэл бүр нөгөө талаас натрийн концентрац нь энэ талдаа хит ихэдчихвэл хит 3 нь нөгөө тал руугаа алдагдан орно. Натрийн концентрац нь хит ихтэй үнэхээр их эерэг цэнэгтэй болчихвол зарим цэнэг нь зүгээр л түлхэгдээд нөгөө тал руугаа орчихж байгаа юм л да. Нөгөө талаас ч бас